Өглөөний мэнд хүргэе. Тэгээд эзэн бурхандаа талархаад бүгдээ хамтдаа залбираад эхлэе. Мөнхийн эзэн минь тандаа баярлалаа. Энэ шинэ өглөө өгсөний төлөө тандаа талархъя. Эзэн минь таны үгийг уншиж байхад эзэн минь та ойлголтыг бидэнд өгөх болтугай. Таны үгээр бид урамшигдан, таны үгээр бид ухаарахыг хүсэж байна. Та бидэнтэй хамт байж өгөөрэй гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бүгдээрээ хамтдаа Марк номоо өргөжүүлээд уншаад суралцгаая. Тэгээ Марк номын 3 дугаар бүлгийн 7-оос 12 ишлэлийг хамтдаа уншъя. Тэгээ би эндээс дүрдээ. Есүс шавнарынхан хамт нуурын зүг цаашлав. Галилеас өв олноороо түүнийг дагаж байлаа. Бас Юдэ, Иерусалим, Идум, Йордны чанад, Тиб болон Сидон хавьяас олон хүн Есүсийн үлдсэн бүхнийг сонсоод түн дээр иржээ. Тиймээс тэрээр хурсан олонд бүчүүлэхгүй тулд зав бэлэн байлгахыг шав нартаа даалгав. Есүс олон хүнийг эдгээсэн тул өвчин шаналгасад бүгд түүнд гараа хүргэх гэж дайрч байлаа. Бузар сүнснүүд Есүсийг харамгцаа өмнө унаж та бол Бурхны хүн мөн гэж бахиралдаж байв. Өөрийг нь илчилж болохгүйг тэрээр тэдэнд хатуу сануулв. Амен. За өнгөрсөн 7 хоногт Марк 20 дугаар бүлгээс ингээд суралцаад явж байгаа. Тэгээ өнөөдөр энэ багц ишлэлээс харах юм бол Есүс рүү хараагаа чиглүүлцгээе гэсэн гарчгаар эхэлж байна. За Есүс одоо энэ тухайн цаг үед олон түмэнд үйлчилж байсан. Тэгээ олон түмэнд үйлчилж байхад тэд Есүс юу хийжсэн бэ гэхээр зэрэг Есүсийн одоо гар тавилтаар хүмүүс эдгэржсэн, чөтгөр өдгөө өгдөжсэн. Тэгээ энэ бүгдийг хараад олон хүмүүс цугларсан. Тэгэд Есүсийн нэр алтар төрчихсэн. Үүгээр цэцэсгүй олон хүмүүс түүнийг дагаж явж исэн. Мөн бүр Галилеас бүр өөр тийм ээ хол одоо орон нутгийн мөн бүр Йордны цаа талд байдаг Тиб, Сидон гэдэг нутгуудаас хүртэл олон түмэн одоо цугларч исэн байна. Тэгээ түүний гайхамшигыг хараад эдгээгч юмсан одоо би чөлөөлөгч юмсан гэсэн хүсэлтэд цугларч байсан байна. За энэ цаг мөчид Есүс яг юу хийж исэн бэхээр Есүс өвчтөе хүмүүсийг инэрч хайрлаж исэн. Хайрлаа тэднийг эдгээжсэн байна. Энд чинь суралцсан бол Есүс тэр үнэхээр тэр чөтгөрийн дарамтанд байсыг чөлөөлжсэн. Тэр үнэхээр Бурхны бүтээлүүдийг хайрлж инэрлсэн сэтгэлээр үйлчилж байсан байна. Мөн нөгөө талаас харах юм бол Есүс шавнартаа завыг бэлтгэж туршаасан байна. Яг ингэж гэхээр Есүс олон хүмүүсээс үнэхээр аюул олон хүмүүс цуглараад тэдний хөлд дарагдчихвээ тэгээд урьдчилсан сэргэлж исэн. Энэчээс Есүс үнэхээр нөхцөл байдлыг урьдчилан харж чаддаг тийм удирдагч байсан. Тэгэхээр бид нар энэ дүрийг бас харахтаа Есүсийг үнэхээр тэр урьдчилан тохиолдох тэр нөхцөл байдлыг харж чаддаг тэр удирдагч юм а гэдгийг энэчээс бас харж сурч чадах хэрэгтэй. Магадгүй бид нар зарим тохиолдолд тэр нөхцөл байдлыг урьдчилан харж чаддаггүйгээс бол алддаг тохиолдол байдаг. За мөн бас эндээс юу суралцах вэ гэхээр зэрэг тэнд бас бузар сүнснүүд Есүсийг Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрч байсан. Энэ юу гэж юм гэхээр зэрэг бузар сүнстэй хүмүүс та бол Бурхны хүн гэж тэнд орилж исэн байгаа байхгүй. Тэгэхэд Есүс тэрээр тэднийг одоо дууга байхыг сануулсан байгаа. Хатуу сануулсан гэж байгаа. Энэ яаж юм гэхээр зэрэг хэдийгээр тэд нар энэ бол Бурхны хүү гэж үннийг хэлж байсан боловч
тэр ориллоныг зогсоох нь Есүс юу гэж хэлсэн вэхээр хараахан цаг нь бурхны цаг болоогүй байхад хараахан өөрөө илчлэгдээгүй байхад тэднийг чимээгүй бай гэж хэлжсэн байна. Эндээс бас харахад бузар сүнс нь үнэхээр тэр үнэнд илчлэгдэжсэнийг бас энэчнээс харж болох юм. Тэгээд бурхны ажлыг зөв цагт зөв байдлаар хийхэд бас анзаарч болох юм энд. Учир нь бурхан Есүс тухайн цаг үед алдар нэртэй болж исэн энэ алдрын төлөө Есүс ирээгүй гэдэг. Мөн алдрын төлөө ирээгүй учраас цаг нь болоход эзэн өөрөө энд илчлэгдэх болно гэдгийг тэнд бас сануулж байгаа. Мөн дээрэс нь Есүс хүмүүсний авралын төлөө ирсэн гэдгийг бас энд харуулж байгаа. Тэгээд бузар сүнснүүд үнэн дургүй байдаг. Тэгээ үнэн эрхчлөг олгодог байгаа. Гэхдээ үннийг мэдэх нь энэ нь аврал биш юм а. Харин эзэнд итгэх нь аврал гэдгийг бас энд сануулж гэж байгаа. Тэгээ бурхны нэгүсэл зөвхөн ганцхан үндэстэнд биш байсан. Бурхан үнэхээр олон үндэстэнд өөрийгөө харуулахыг хүсэж исэн гэдгийг бас энэчнээс олж харж болох юм аа. Тиймээс өнөөдөр асуудалтай өвчин зовлонд байх хүмүүс хин нэг рүү хүнлүү биш харин Есүс рүү хараагаа чиглүүлэх нь зохистой юм аа. Учир нь бидний Есүс бол амьд, цор ганц, үнэн зам юм аа. Амен. Тэгэд өнөөдөр бидний бас суралцсан зүйл бол бид өнөөдөр эзэнд итгэдэг бол хэрвээ та эзэнд итгэдэг бол хайраар бусдад үйлчлэе. Мөн дээрээс нь сэргэг нөхцөл байдлыг өөрчлөн харцгаая. Мөн бас чөтгөр үнэнд дургүй байдаг. Тэг үнэн эрхчлэг олгодог гэдгийг бас энэ чинь сарж байна. Мөн зөв бурхны зөв цагт зөв байдалд үйлчлцгээе гэдгийг бас харж байна. Тэгээд бүх гол зүйл, үйлчлэлийн гол зүйл Есүс төвтэй байя. Есүс алдарших болтугай. Есүсийн нэрээр цор ганц алдар нь байх болтугай. Амен. Бид өнөөдөр үйлчлээд олон хүний таалал, олон хүний алга таршилтыг авдаг. Энэ дээр бид нэр алдах хэрэггүй. Харин бидний үйлчилж байгаа нь зөвхөн эзний нэрийн төлөө гэдгийг санацгаая гэдгийг бас энэ ч суралцсан байна. Тэгээ бүгдээ хамтдаа залбирая. Эзэн аваа тандаа баярлалаа. Өнөөдөр өгсөн үгээр дамжуулаад бидэнд бас ухаарлаг өгж байгаад бид өнөөдөр Есүс төвдөө Есүс рүү хараагаа чиглүүлсэн байна. Бид бас үйлчлэхдээ үнэхээр тэр Есүс яаж хүмүүсийн төлөө инэрч ийсэн яг тийм инэрэнгөө өр сэтгэлээр үйлчлээ. Мөн зөв цагт зөв нөхцөл байдалд үйлчлцгээе гэж би үнэхээр танаас гуйж ийн эзэн. Ийм цагийг бидэнд сануулж өгөөрэй эзэн. Бас үнэхээр бид үннийг илчилдэг баймаар байна эзэн. Бас хүмүүсийн алга таршилтанд баярладаг нэгэн биш бай. Эзэнд алдрыг өргөдөг нэгэн байхад биднийг бас өрөөжих болтугай. Энд бүгдийг таны хайртай хүү эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен.